Хүнд өдрийн төргийа. За 3 асуулт 2 одоо санал байна. Нэгдүгээр энэ танилцуулган дээр энэ түүхийн эдийн үйлдвэр боловсруулах үйлдвэрийн тэзүү батлагдсан гэж ингэж байна. Би 3 жилийн өмнө асуухад Монгол улсны 20 сая эрс одоо жилдээ гаргадаг нэг 50% нь боловсруулдаг, 50% нь хайж байгаа гэдэг ийм зүйл байсан. Тэгэхээр одоо энэ тэзүүгээр энэ эмээлтийн зохицлбор маань хязээ орох юм. 20 сая эрс нь яах юм гэд ингээд би асуумаар байгаа. Нөгөө талдаа малчтын хувьд бол эн чинь одоо хуучин ноос, ноолуур, арьс шир, мах гэд ингээ орлого байсан бол өнөөдөр малаас ердөө гулуус махыг ашиглаад бусдын одоо хайж байгаа ийм нөхцөл байдал одон жил болж байна. Тэгэхээр энэтэй холбогдуулаад энэ малчид маш их ярьдаг сум болгон дээр очих болгонд баг болгон дээр ярьж байгаа учраас асууж байгаа. За дараагийнх нь манай энэ зүүн бүстэй холбоотой нэг асуудлууд ер нь Монгол Улсын 10 аймагтай холбоотой энэ дулааны станц. Ялангуяа манай Хинтээ Сүхбаатарт бол энэ дулааны станцын барилгууд одоо баригдаад зарим нь 30%, 30-50% явж байгаа. Энэ одоо ер нь цаашдаа яах юм бэ гэсэн ийм одоо үндсэндээ нэг 2 асуулт байгаа юм. Сая бас их хурлын даргын асуултанд гарлаа. Хууль нь гарсан. Малчтын нийгмийн даатгалын тэр асуудлыг одоо ер нь яг яах юм бэ гэдэг дээр малчид бол одоо маш их одоо хүлээлттэй ингээ байгаад байна. Тэгэхээр ер нь тодорхой хариулт юм нь бас байхын зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. За энэ бол ингээд асуулт. За асуулт үг 2 цуг явж байгаа учраас одоо нэг цаг үеийн холбогдлолтой нэг 2 асуудал дээр би нэг онцгой анхаарч гээд. Одоо энэ хөдөө аж ахуйн яамныхан байхгүй байгаа нь жоо харамсалтай. Нэгдүгээр одоо энэ ноолуурын асуудал. Өнөөдөр Монгол улсад ноолуур бол эд бужигнж яадаг. Ялангуяа зүүн бүсэд бол өнөөдөр Монголын бүх одоо чэнжүүж очсон ноолуур авч идэг ийм цаг үе шин. Гэтэл өнөөдөр авж байгаа хүн тэнд байхгүй байгаад байна. Энэ яг юунаас болоод байна? Дэлхийн зах зээлийн үн ханшны ингээд байна уу? Хөрш орны татврын бодлогууд нь нөлөөлөд байна уу? Мөнгөтэй хүмүүс нь орж ирж авахгүй байна уу? Энийг бид нэг ингэж нэгцэн ойлголт өгөхгүй бол бас буруу ойлголт явуучих вэ гэсэн юм болгоомжл бас байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө бас нэлээд анхаарлаа хандуулж ингэж ажиллахгүй бол болохгүй. Тэгэхээр хөдөө аж ахуйн яамныхан нөхцөл байдлаа их зөв тодорхойлж энэ дээр бас анхаарлаа хандуулаасай. Ягаад гэвэл эн чинь цаг хугацаатай одоо уралддаг. Өнөөдөр чинь 3 сарын 28-9 гэдэг чинь бараг аваад самнаад аваад хураагаад дууссан байх үе. Өнөөдөр ингээд 1 кг ноолуур авахгүй байна гэдэг чинь юуны дохов вэ гэж бас сайн бодохгүй болохгүйсэн биш. Тэр үйлдвэрүүд ягаад авахгүй байгаа. Гэх мэтлэн тэр цагаан алт хөтөлбөрийн тэр мөнгө нь яг түүхийн эдийн эргэлтийн мөнгө нь гарч ийн үү гарахгүй байна уу гэд ингээ олон асуултууд бас асуултын тэмдэгтэй байгаад байна. Би энэ хөдөө аж ахуйн яамныхныг байвал өшөө тодруулах ийм зүйл байсан юм. За өчигдөр чуулганы хуралдаан дээр энэ 1072 хувьцаатай холбоотой асуудлыг ярьсан. Үнэхээр одоо эн чинь ингээд гашуун Сүхбаатарын энэ Эрдэнэс 5 толгойн том төсөл хөдлөөд 16 жил доктортой ингээд явахар боллоо. Тэгэхээр энийг тэр 15-6 оны үед сая хувьцаа гэдэг нэрээр заримд нь бол ойлгуулж хэлсэн юм шүү. Заримд нь бол огт хэлэхгүйгээр авсан шүү гэдэг ийм одоо мессежүүд маш их ирж байгаа. Тэгэхээр энэ их хурлын дарга хэлснээр бол 300-аад мянган хүн байгаа юм байна. Тэгэхээр бид өнөөдөр ч энэ асуудлыг ингээ гаргаж ирж нэг чигтээ олохгүй бол энэ өрдөө салахгүй ийм асуудал болох юм билээ. Тийм учраас энэ дээр засгийн газар бас нэг нэлээд анхаарлаа хандуулаад судлаад үнэхээр зөвшөөрөөд өгсөн юм уу? Зөвшөөрөөгүй багт нөхц одоо сая төгрөг дансанд нь хийгээ авцсан гэж намайг Дорнот аймгийн Баян-Дунд явж байхад бас Ахмад хэлжсэн. Над руу ирж байгаа мессежүүд бол ихэнх нь намайг мэдээгүй байхад миний дансанд мөнгө хийгээл юм маань авцсан штэ гэдэг ийм гомдлууд байгаа юм. Тэгэхээр энэ нэг ноолуурын асуудал энэ 1072 гэдэг энэ хувьцааны одоо мэдсэн мэдээгүй байдлаар хувьцааны эрхээ алдсан энэ хүмүүсийн асуудлыг бид одоо л ярьж авахгүй бол энэ Эрдэнэс 5 толгой ингээд доктортой цаашаа явах гэж байгаа энэ эхлэл дээрээ ийм юм шийдчихэд явах зүйтэй юм бол за хариулт өгье. За эхлээд энэ хөдөө аж ахуйн яамнаас баасан дөрж дарга сайд нь өнөөдөр ажилтаа гэж чөлөө ярьж ирсэн. Тэгээд орлого төрийн нарийн бичгийн дарга албаны хүмүүс яагаад ирээгүй? За эхлээд ерөнхий сайд нэг хариулт өгчээ. Тэгээд Нямбатар дарга эмээлтийн аж үйлдвэрийн зохицлын талаар. За хөдөө аж ахуйн яамныхан өнөөдөр дарханд Атын 4-р аяын нээхээр ийм арга хэмжээтэй байгаа. За дээрээс нь бид нар төвлөрлийг сааруулъя гэдэг хөдөө аж ахуйн яамыг одоо дархан буюу тариалангийн бүс нутагтаа ингээд одоо байхын зүйтэй гэдээ бас явуулсан байгаа. Тийм учраас их хурлын тамгын газраас бас хүсгэд
хөдөө аж ахуйн яамны холбогдох одоо албан тушаалтнуудыг бас цахимаар оруулдаг байх ийм одоо боломжоор хангачвал бид нар чинь цахим улс болох зорилт тавиа явж байгаа юм чинь тэгвэл бас илүү чухал болов. Бас гişүүдээ би уриалж тэнд очоод бас ингээд үзүүл жишээлбэл хөдөө аж ахуйн яам гарснараа бол тэнд их олон давуу тал бас үүсэж байгаа юм л. Тэгэхээр ерөн зүгээр цаашдаа бид нар нэгэнтэй л одоо энэ 700 гаагаас бас эрх мэдлийнхээ энэ төвлөрлийг задлаа л гэдэг зорилт тавьж байгаа юм чинь бас хөдөө аж ахуйн яамны энэ одоо зоримог бас шийдлийг нь бид нар дэмжих талаас нь харах нь бол бас зүйтэй болов гэж бодож байна. За их хурлын даргатай санал нэг байна. Үнэлгээнийхээ асуудлыг бид нар энэ 5 сарда багтаад нэгтгээд ер нь дүгнжээ энийг одоо 2 сайд ч гэсэн бас их хурлтайгаа хамт яриад яг ямар аргачлал ямар датан дээр тулгуурлаж аль индикатораар үнэлэх юм бэ гэдгийг тогтчихсон зүйтэй байх. За бид нар тэр ордуудын асуудал болон боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг 4 сарда багтаагаад их хурл руу оруулж ирнэ. Энийг очир сайд нэлээд наривчлаад авчихсан зүйтэй болов гэж бодож байна. За идрээ гишүүний одоо асуусан асуулт. За хөдөө аж ахуйтай холбоотой нэг хэд хэдэн зүйлүүдийг ярьж байгаа. Нэг сангийн сайд бас тэмдэглээд авчаарай. Тэр нөгөө малчтын одоо нэхийний үн бишээ. Түүхийн эдийн хэд хэдэн зүйлийн одоо үнэтэй холбоотой. За энэ жилийн бас ноос ноолуурын үнэтэй холбоотой арьс бас одоо боловсруулах үйлдвэр байхгүй байгаатай холбоотой бас ийм асуудлууд гарч ирж байгаа гэдэг ийм хэд хэдэн гишүүдээс бас бичиг ирээд байгаа. Тэгэхээр энийг бас нэг нягтлаад эх 7 хоногийн засгийн газрын хуралдаан дээр мэдээллүүдийг нь аваад хэдүүлээ нэг нягтлж утсан зүйтэй байх. Тэрийг сангийн сайд өөрөө энэ нөгөө экспортын ажлын хэсэгтээ оруулаад нэг аваад үзчих зүйтэй болов гэж бодож баярлаа. За чойжлсрын сайд нэмэлт хариулт өгье. Өдрөө гишүүнээс олтон даруул. Энэ 10 аймгийн станц төслийн талаар та асуулаа. Хинтээ аймгийн дулааны төвийн дулааны станцыг энэ төслөөр хэрэгжүүлж байгаа. 2021 онд эрчим хүчний яам дээр зарлагдсан юм байна лээ. Корея Экзим банк санхүүжүүлж байгаа ийм төсөл. Харамсалтай нь шалгарсан компани маань одоо Солонгос улстай дампуурлын байдалтай болсон. Энэ талаар Корея Экзим банкны удирдлагууд элчин сайд Солонгос улсын элчин сайдтай бид нар уулзаж санал бодол явж байна. Солонгосын дампуурлын хуулиар бас манай энэ банкны тухай хуультай ажил төстэй ийм дампуурлын процессыг явуулдаг учраас 2025 оны 5 сарын 15 гэхэд энэ компаниуд цааш нь үргэлжлүүлэх үү эсвэл энэ төслийг дахиад дутуугийн шинээр одоо компани тендер зарж дуусгах уу гэдэг ийм шийдлийн аль нэг талыг гаргаж таарна. Энэ компани дампуураагүй байсансан бол өнгөрсөн оны төгсгөлөөр бид нар 2026 оны 5 сарын 31 гэхэд ашиглалтанд оруулж дуусгах. За Нямбатар дарга эмээлтэй үйлдвэр технологийн паркын талаар ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За эдрөө тгшүүний асуултанд хариулъя. Дэлхийн банкны санхүүжилтээр эмээлтэй эко аж үйлдвэрийн паркын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгцээ. За техник эдийн засгийн үндэслэл дээр бид нар бас тодорхой зүйлүүд дээр нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Дэлхийн банкны бас төлөөлж байгаа хүмүүстэй бид нар уулзж ярилцсан. Өөрөөр хэлбэл тэнд 24 мегаваттын дулааны станц зорж байгаа бол нийгэм өссөн одоо иргэн төлөлт юм а бодоод дулааны цахилгаан станц болгоул яасан юм бэ гэсэн энэ саналыг нөгөө ногоон санхүүжилт талаас бид болохгүй гэдэг ийм байр суурь айлын тал илэрхийлсэн. Тэгээ бид нар за нөгөө талдаа бас хэд хэдэн ийм том зардлууд гарахаар болсон. Цэвэрлэх байгууламж, автозам, үерийн хамгаалалт, инженерийн шугам сүлжээ, үүнээс гадна сургалтын зардал, нүүлгэн шилжүүлэлтийн зардал гээд ойролцоогоор нэг 170 орчим сая Америк долларын зээлийн гэрээг энэ хаврын чуулганаар оруулъя гэдэг саналыг бас айлын Учрал сайд энэ 1072 хөвцөтэй холбоотой асуудлаар хариулт өгдөг. Дуусгачийнэ. Нямбатар дарга. Нямбатар дарга дуусгач. За Нямбатар дарга гүйцээж хариулъя. За тэгээд бид нар ер нь энэ 170 сая Америк доллар гэдэг үл нэлээд том зардал гарахаар байна гэд энэ хавар нийслэлийн төсвөөр хоёр чухал бүтээн байгуулалтын ажлынхаа нээлттэй тендерийг зарлаж байгаа. Нэг нь 24 мегаваттын дулааны цахилгаан станц, хоёр дахь нь хоногт 6700 куб метр
одоо бохир ус цэвэрлэх байгууламжийн одоо нээлттэй тендер зарлагаар бэлтгэл ажил хангаж байна. Бид нар 4 сарын 15 гэхэд тендер зарлана. За эх жил бид нар нөгөө эмээлтэй эко ажилтны парк дундуур тавигдах авцсан болон үерийн усны байгууламж цэвэр ус татах ажлуудыг хийн. Үүнтэй зэрэгцээд бид нар эх 2026 эхлээд эмээлтэй эко ажилтны паркт ажиллах аж ахуй нэгжүүдэд бид нар газрыг хуваарлаад нүүлгэн шилжүүлэх процессыг зэрэг эхлүүлнэ. Бүтээн байгуулалтын ажил 2027 оны төгсгөл гэхэд цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татвар. За авчрал сайд нэмж хариулт өгье. За Эрдэнэс 5-7-17-2 хувьцааг за энгийн хувьцаанд шилжүүлэх шийдвэр гарсан хэдий ч яг бирж дээр бүртгэгдээгүй. Тэгэхээр арилжаалж болдгоо. Тэгэхэд за гэтэл энэ сайн хувьцаа гэдэг энэ хөтөлбөр хэрэгжүүлэх үеэр өөрсдөөс нь зарим нь одоо зөвшөөрөл аваагүй, заримаас нь авсан ч гэдэг юм уу, ийм маргаа үүсгэж яваад байдаг. Зөвшөөрөл аваагүй байхад ингээ хувьцаа шилжчихээ гэдэг ийм ярьдаг. За тэгээ энэ бол өөрөө нийт гомдлууд нь бол бас нэгтгэгдэж байгаа юм байлээ. Тэр үүнийг бол бид нар дотор нь ялгаж салгаж байгаад нэг шийдвэр гаргах асуудлыг Эрдэнэс 5-7 компанидаар бол шийдэх ёстой. Цаашдаа бол бид нар энэ хувьцааны талаарх ойлголтыг, санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг бол нийгэм олон нийтэд төрүүлж ийж, нэлээд одоо хөдөлгөөн өрнүүлж ийж цаашаа энэ хувьцаа арилжахгүй асуудлыг нээх ийм одоо бэлтгэл хангуулахаар бол засгийн газар тогтоол гаргаад бид бас ажиллаж байгаа. За Сандгийн бэмцэх цайд.